Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Хинт аймгийн Дархан сумын төвөөс баруун хойд зүгт 10 км орчим зайд Дотуур булаг нэртэй 1-р багийн нутагт Дархан уулын зүүн талын өргөн хөндийд орших Шавартан булгийн эхэнд шин чулуун зэвсгийн үеийн томоохон суурин оршино. Тухайн чулуун зэвсгийн дурсгал газраас улаан хүрэн, шар, ногоон, хас, ман, гартаам зэрэг чулуугаар үлдсэн чулуун зэвсгийн төвөр олдвор элбэг олддог ажээ. Эдгээр илэрч олдсон чулуун зэвсгүүд дээрээс үндэслэн судлаачид дурсгалт газрын он цагийг неолит буюу шин чулуун зэвсгийн үед хамааруулан үзсэн байна. Мөн тухайн газраас хүрэл, төмөр, хүннүү, түргэн үед толбогдох ваар савны хэсэг, бусад янз бүрийн жижиг олдврууд төвөр байдлаар олддог байна. Эдгээрээс үзвэл тухайн газарт түүхийн урт хугацааны туршид тасралтгүй хүн амьдарч байсныг батлан харуулж байна. Энэхүү дурсгалыг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А161 дугаар тушаалаар аймаг нийслэлийн хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.